Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За Турк улсын засгийн газрын тэтгэлэг маань бүртгэлээ аваад эхэлсэн байгаа. За тэгээд энэхүү тэтгэлэгт маань бүртгүүлэхийн тулд үндсэн шалгуурууд байгаа. За энэ шалгуурууд маань юу вэ гэхээр за дүнгийн голч болон насны хязгаар бол заагаад өгсөн байгаа. Дүнгийн голч дээр бакалаврын оюутнууд маань 70%-аас дээшээ дүнгийн голчтой байх шаардлагатай. За магистр болон докторийн оюутнууд маань 75%-аас дээшээ. За тэгээд Турк улсад ангаахын чиглэлээр суралцж байгаа оюутнууд маань 95%-аас дээшээ дүнгийн голчтой байх шаардлагатай. Насны хязгаарын хувьд бол бакалаврын оюутан 21 нас, магистрийн оюутан маань 30 нас, докторийн оюутан маань 35 нас. За тэгээд судалгааны хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд маань 50 наснаас доошоо байж энэхүү тэтгэлэгт материалаа явуулах бүрэн боломжтой. Энэхүү тэтгэлэгт маань 12 дугаар ангийн сурагчид, за 12 дугаар ангиа төгссөн сурагчид маань хамрагдах боломжтой. За тэгээд их сургуулийн 4 дугаар дамжааны оюутнууд, за эсвэл их сургуулиа төгссөн оюутнууд маань энэхүү тэтгэлэгт бичиг баримтаа явуулах бүрэн боломжтой байгаа шүү. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook пэйж рүү холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой.